Байнгын хорооноос орж ирж байгаа асуудал, тогтоолын төслөө өгчөнгөө болох асуудал дээр бол асуулт санал юу ах вэ? Ерөнхийдөө шинжлэх ухааны асуудал, соёлын асуудлуудыг манай төр засаг нэг жаахан тийм шовдор дуу маягаар явсаар байгаад өдий үрж ийн л да. Нэг бас аравсалтай мэдээ хэлэхэд бүгд найрамдах Солонгос улсад нэг том үзэсгэлэн гарах байсан. Тэгээ тэр үзэсгэлэн өнөөдөр нээлттэй их байсан. Сүүлийн 10 гаруй жил хэрэгжиж байгаа Солонгосын засгийн газараас хэрэгжиж байгаа төслийн хүрээнд сүүлийн 2 жил бэлтгэлээ хангаад Монгол улсын бас түүх соёлын өв дурсгалыг бас дэлхийн нийтэд түгээн сурталчлах энэ засгийн газрын хөтөлбөрийн 3/2/28-д заасны дагуу энэ үзэсгэлэн гарах байсан. Харамсалтай нь хил дээрээс ингээд буцаацсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас зогсоосон гэж засгийн газрын шийдвэртэй ийм нэг үзэсгэлэн олон улсын хэмжээнд яригдж ирсэн юм. Тэгээ солонгосчууд нь тэндээ бүр сонирн байдалд орцсон нэг ийм байдалтай. Тэгэхээр энэ өнгөрсөн жилүүдэд ямар байсан гэхээр одоо нөгөө алдарт Занвазрын ногоон дарих гэдэг бурхан 96 оноос хойш олон улсын үзэсгэлэнд 14 удаа оролцсон юм байна. Дондог дулмын хувцас, жамуухын бүсгээд Монголын түүх соёлын үнэт өв биет өв дурсгалууд бол олон дэлхийн нийтэд бол түгээн сурталчлагдах ажлууд бол ингээл хууль номынхаа дагуу явж ил байсан юм байна. Тэгээд энэ дээр засгийн газар одоо ингээд ямархуу байр суурьтай байгаа. Энэ чинь хууль зүйн сайд байгаа болохоор хууль зүйн сайд дээр асуудал бас хүлээгдээд байна гэсэн асуудал яригадаад байсан. Яагаад ийм асуудал үүсээд байна вэ? Засгийн газар энэ асуудал дээр яагаад араас нь хөөсөлдөж энэ үзэсгэлэнгээ гаргуулах тал дээр шийдвэр гаргахгүй өнөөг хүрвэ? Нөгөө л муу хэдэн эрдэмтдийн маань хүч хөдөлмөр ингээд нэг талаар болоод олон улсын төвшөндөө нэг ийм эвгүй байдалд ороод ингээд өнгөрж шít. Дөнгөж өнөөдөр хүртэл бас их сургуулийн археологийн экспедиц зүүн бүсэд томоохон матлах судалгааны ажил эхлэх гээд 3 сарын дундуур боловсролын яамд хүсэлтээ өгөөд өнөөдөр болтол зөвшөөрлөө авч чадахгүй ингээд гацчаад байна. Одоо 2 хоногийн дараа гарах байдаг гээд. Ер нь бол энэ олон улсын хэмжээний үзэсгэлэнгүүд эх жилүүдэд болох юм байна. Эх жил Туркэд болох юм байна. 19 онд Эрмитажид болох юм байна. 20 онд Бонд болох юм байна. Ийм үзэсгэлэнгүүд цаашаа явах юм уу? Цаашаа гарах юм уу? Дэлхийн нийтэд нөгөө Монголынхоо өв соёлыг түгээн сурталчлах ажил явах юм уу? Нөгөө эрдэмтдийнхаа бүтээлийг ингэж шинжлэх ухаанаа олон нийтэд дэлхийд даяар түгээн сурталчлах ажлыг хийж чадах юм уу Монголын төр? Эсвэл энэ хоёр их гүрнийхээ дунд далайд гарцгүй орон, тэгээ хоёр их гүрнийхээ дунд ингээ нэг хаагдмал бүх юмнуудаа нэг мөсөн хав дараад ингээ суугаад байх юм уу? Яг яс юмн дээр олон улсын үзэсгэлэнгээс энэ юмнуудаа алдахгүй. Ер нь бол бид нар бол энэ Монголоосоо л алддаг шүү дээ. Монголоосоо алдаад энэ урдталт хөлийн цаана том музей байгуулсан байна гэдэг байгаа шүү дээ. Монгол дотроо хадгалж хамгаалж чаддгүй, харин олон улсын үзэсгэлэнгүүдэд явхоор энэ чинь нэлээд харуул хамгаалт сайтай олон нийтэд үзэгдээ жуулчдаа татдаг маш олон талын давуу талтай ийм байдалтай байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр би яг одоо ямар байдалтай явж юу энэ асуудал? Энэ үзэсгэлэнтэйгээ гарах юм уу? Цаашид энэ ер нь энэ бодлого чи яаж явах энэ соёл шинжлэх ухааны асуудлаа ер нь дэмжих юм уу гэдэг ийм асуудал дээр тайлбар сонсоод. Цогцлогоо сайд хариулъя. За Баатар-Улиг гишүүний асуултанд хариулъя. Солонгос улсын Сөүл хотод 6 сарын хугацаатай гарахаар бэлтгэж байсан одоо олон улсын хэмжээний гэрээ хийгдсэн үзэсгэлэн маань тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон гэдэг ийм одоо тайлбарыг би бас хэлхэн зүйтэй гэж ингэж бодож байна. Нэгдүгüрт нь Монгол улсын соёлын үнэт өвийг хилээр гаргах тухай энэ журмаа өөрчлөх шаардлагатай байсан юм билээ. Тэгэхээр өнөөдрийн хүртэл журам маань өөрчлөгдсөний дараа үзэсгэлэнгээ гаргах гэрээ хийгдэх ёстой байтал энэ процедур бол зөрчигдсөн юм байна лээ. Тийм учраас бид нар саяхан бол одоо журмаа шинжилж одоо засгийн газрын хуралдаанаар одоо оруулах асуудлаа саналаа тавьсан байж байгаа. За хоёрдугаарт нь мөн одоо оюун гэрэл сайдын үед тушаал гаргаад мөн одоо энэ соёлын үнэт өвийг ялангуяа одоо таны сая дурдсан ногоон дарихыг Монгол улсын хилээр гаргахгүй байх гэсэн ийм тушаал гарсан байсан юм билээ. Тэгэхээр энэ тушаалыг одоо бас хүчингү болгож ээж
энэ одоо гэрээ юм маань хийгдэх ёстой байсан гэдэг эрх зүйн хувьд ийм одоо ойлгомжгүй бас зөрчилтэй асуудлууд үүссэн. Энийг бид нар хууль дүрмд нийцүүлээд зөрчлийг арилгах ажлыг бол боловсрол сонирхлын ухааны яамнаас хийж байгаа. За ерөн зүгээр үзэсгэлэнг одоо нэгэнтээ олон улсад гэрээ нэгдсэн байгаа юм чинь боломжийн төвшөнд байгаа музей үзмрүүдийн төвшөнд зохион байгуулчих гэдэг утгаар миний бие одоо буян тухайгийн гайл яг одоо трелийн бүсэд нь одоо байж хат нь бүр өөрийн биеэр очиж ажилласан. Тэгэд газар дээр нь ямар шийдвэр гаргахыг хүссэн бэ гэхлээр хосгүй үнэт зүйлийнхээ 10 одоо 91 дэсийн 17 зүйлээ үлдээгээд бусад 200 гаруй үзмрүүдээ одоо гаргаад музейгээ гаргачих болохгүй мó гэдэг саналыг тавихад яг хариуцж байгаа хүмүүс болохоор үнэт зүйл гарахгүй бол одоо гарч болохгүй гэдэг ийм шалтгаан хэлсэн. Тийм болохоор бид бас өнөөдөр хуулийн хэлтийн байгууллага үндэсний аюулгүй байдлын зөвлөөс өгсөн зөвлөмжийн дагуу бас болгоомжлох зүйтэй Монголын ард түмний үнэт өвийг одоо бас бид нар журмынх нь хүрээнд шийдэх зүйтэй гэсэн байдлаар нэгдүгээрт хандсан байж байгаа. За хоёрдугаарт нь хадгалалт хамгаалалт олон улсын гэрээнийх нь хувьд бол асуудлыг бас нягтлаад үзэхлээр яг одоо үнэхээр хосгүй үнэт зүйлээ нэг талд нь за мөн одоо бусад одоо зүйлүүдээ гисэн байдлаар хайрцаглаж хадгалж хамгаалж аюулгүй байдлыг хангах ёстой байтал энэ зүйлүүдэд нэлээд холиод одоо бас журам зөрчсөн байдал анзаарэгдсэн учраас газар дээр нь үнийг тасан зогсоох үүргийг бол миний хувьд одоо өгөөд ингээд өнөөдөр энэ асуудлыг эцэслэн нэг одоо засгийн газрын түвшинд хилэлцээ тэгээд шийдвэрээ гаргах баха. Зүгээр олон улсын хэмжээнд гэрээ хийгдчихэд энэ хийгдэхгүй байгаа гэдэг нь мэдээж хэрэг одоо Монгол улсын нэр хүнд энэ чиглэлээр ажилласан эрдэмтэн судлаачдын олон жилийн ажлын үр дүн мөн боловч хэд хэдэн зүйлийг бидэнд бас анхааруулсан байгаамаа. Гэрээ хилцээрийг олон улсын түвшинд хийхдээ үнэхээр энэ үнэт өвийг тэр олон улсын түвшинд хадгалалт хамгааллын түвшинд нийгмийн одоо даатгалыг сайн хийж чадсан юм уу үгүй юу? Гэрээ контракт нь хууль эрх зүйн хувьд чадамжтай байна уу үгүй юу? Цаг хугацааны хувьд одоо үнэхээр хадгалалт хамгаалалт нь ямар байх юм бэ? Ямар нэгэн байдлаар энэ үнэт өвөд солигдохгүй байх, харуул хамгаалалт нь сайн байх гэдэг баталгаа байгаа мó үгүй юу гэдэг асуудлуудыг бид нар үзэсгэлэнгээ гаргахаас өмнө процедурын хувьд ер нь нэлээд сайн журамлаж хийх ёстой юм байна лээ гэсэн ийм одоо асуудал, ийм одоо байдлаар асуудал тандаад байж байгаа. Би зочин танилцуулъя. Улсын хурл